Өдрийн мэнд төргий ТV телевизийн цаг тутмын мэдээ хэлж байна. Студид Батзуур мэдээллийг танилцуулна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхудаа бага насны хүүхдийн электроник төхөөрөмжийн дэлгэцтэй ажиллах цагийн хязгаарыг тогтоосон зөвлөмж гаргажээ. Зөвлөмжөөр 1 хүртэлх насны хүүхэд гар утас, таблет, компьютер огт хэрэглэж болохгүй гэсэн бол 5 хүртэлх насныхан өдөрт 1 цагаас хэтрүүлэлгүй хэрэглүүл зохимжтой гэсэн байна. Үүнд телевиз үзэх хамаарах юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг зөвлөмжөндөө дэлгэц хэд удаан хугацаагаар харахын аюул хөнөөл сөрөг талыг дурдаагүй дэлгэцийн цагийг хязгаарлаж, оронд нь хүүхдийн хөдөлгөөний хомсдыг бууруулах тал дээр анхаарал тавихыг давхар зөвлөжээ. Ингэхдээ 1 хүртэлх насны хүүхдийг өдөрт доод талд нь хагас цаг гэлцээр нь доош харуулан хэвтүүлж байх, нэгээс дээш насны хүүхдүүдийг өдөрт багадаа 3 цаг идэвхтэй хөдөлгөөн хийлгэж байхыг зөвлөсөн байна. Байнга унаагаар зорчих, ширээний ард удаан сууж хичээллэх, телевиз үзэх, компьютер тоглоом тоглох зэрэг суугаа амьдралын хэвшлүүд нь хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлөх гол хүчин зүйл болж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дүгнжээ. Гадаадын иргэн халиатын газраас захим засаг үндэсний хөтөлбөрийн хүрээнд төрийн зарим үйлчлэгийг иргэдэд захимаар үзүүлэхээр болжээ. Тодорхойлбол олон улсын хөлийн бомб дээрээс олгодог жуулчин G, бизнес B ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох захим үйлчилгээг эх сарын 1-ээс нэвтрүүлэх гэж байна. Дээрх үйлчлэгийг захимаар авахдаа интернетийн сүлжээтэй газраас гадаадын иргэн харьяатын газрын захим хуудас руу нэвтэрч үндсэн зэсний баруун дээд хэсэгт байрлаж буй захим хуудас болон e-visa цэгийн хаягаар шууд нэвтрэх бөгөөд визийн зөвшөөрөл захимаар нэмэгдүүлэх шатраалыг сайтар судалж танилцсны үндсэн дээр захим үйлчлэгийг авах бүрэн боломжтой аж. Иргэдийн захимаар ирүүлсэн хүсэлтийг хянаад ажлын 8 цагийн дотор дутуу болон шаардлагатай бичиг баримт бүрэн эсхийг мэйл хаягаар мэдэгдэхээр болжээ. Цаашид бусад төрлийн визийн зөвшөөрөл олгох үйлчлэгийг үе шаттайгаар захимжуулахаар төлөвлөсөн байна. Тагнуулын ерөнхий газрын дарга гасан хурцыг энэ сарын 23-ны орой эрүүгийн цагдаагийн газраас саатуулсан. Цагдаагийн ерөнхий газрын хэвлийн төлөөлөгчийн ярьснаар түүнийг хойшлуулшгүйгээр саатуулах болсон шалтгаан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сошиал ертөнцөөр хөвөрч байгаа таамаглалуудаас өөр юм. Баттай их сурвалжийн мэдээснээр тагнуулын ерөнхий газрын дарга гасан хурцад цагдаагийн байгууллагаас зарлан дуудах хуудас ирсэн. Үүний дагуу тэр тайлбар өгөхөөр очсон ч улсын нуустай холбоотой асуудлуудыг хөндсөн учраас тагнуулын ерөнхий газрын дарга гэрлийн гарын үсэг бүхий зөвшөөрлгүйгээр би ямар ч мэдүүлэг өгөхгүй гэжээ. Энэ нь тагнуулын ерөнхий газрын X даргыг 48 цагийн хугацаатаагаар саатуулах шалтгаан болсон бололтой. Хурцыг саатуулах хугацаа өнөөдөр орой дуусгар болно. Тиймээс түүнийг суллах аль эсвэл үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх шийдэх юм а. Манай улсад энэ оны эхний 3 сард 75.2 мянган жуулчин ирсэн гэсэн тооцоо судалгаа гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.7% буюу 4695 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм. Ингэснээр аялал жуулчлалын салбарын орлого 76.3 сая Америк доллар болжээ. Жуулчдыг улсаар нь ангилбал хамгийн их нь буюу 27.2 мянган бүгд найрамдах Хятад ард улсын жуулчин байгаа бол Оросын холбооны улсын 25.2, бүгд найрамдах Солонгос улсын жуулчин 7.3, Японы 2.6, Америк нэгдсэн улсынх 1.8 мянга байгаа юм а. Харин өнгөрсөн сард гэхэд давхарсан тоогоор манай улсын 200 мянган иргэн гадаадад аялсан байна. Үүгээр цаг тутмын мэдээ өндөрлөж байна. Хөрвүүлэн цагаараа мэдээлэл та анхаарлаа хандуулно.